Хорин төргийн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хурангуй хүргэе. COP17 цүлжилт газрын дороотлын эсрэг олон улсын хурал Монголд эхэллээ. 110 хотын төлөөлөгч Улаанбаатар чуулж уур амьсгалын эрсдлийг хэлэлцэж эхэллээ. Ерөнхийлөгч асан элбэгдэрж авилгатай тэмцэх газарт мэдээлэл өгчээ. Трамп Америк нэгдсэн улс Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулалтыг шөмжилж цар хүрээг нь багасгахыг даалгажээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч энхий хэлэлцээ эхлүүлэхийг Умар Солонгост уриалав. Украиний армийн агаарын давталгааны улмаас Орост 7 хүн амьд. Нэгдсэн улсны байгууллагын цүлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурал буюу COP17 өнөөдөр Улаанбаатар хотноо албан ёсоор эхэллээ. Тус хуралд дэлхийн 197 орны төр засаг, эрдэм шинжилгээ, хувийн хөвшил болон иргэний нийгмийн 12,000 гаруй төлөөлөгч оролцож байна. Манай улс COP17 хурлыг зохион байгуулах хүсэлтийг 2021 онд нэгдсэн үндэсний байгууллагад хөрвүүлж, хурлыг эх орондоо зохион байгуулах шийдвэр 2022 онд гарчээ. Энэ сарын 28-ны хүртэл үргэлжлэх олон улсын хурлаар газрын дороотлыг бууруулах, дөхөн сэргээх, гангийн эрсдлийг даван туулах, санхүүжилт болон технологийн үрдэмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ. COP17 цэнхэр бүс, ногоон бүс гэсэн үндсэн 2 хэсэг зохион байгуулагдаж байна. Хурлын гол хэлэлцүүлгүүд цэнхэр бүст үргэлжилж, өдөрт дунджаар 2-оос 3,000 хүн оролцохоор төлөвлөжээ. Харин 8 дугаар сарын 23-наас 24-нд гол арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Хурлыг нээж хэлсэн ерөнхий сайд учрал өмнөх олон улсын хурлуудаар гаргасан шийдвэр амлалтыг давтахаас илүүтэй тэдгээрийн хэрэгжилтийг бодитоор хурдсах нь COP17-гийн гол зорилго байх ёстойг онцоллоо. Үнэхээр цүлжилтөө тэмцэх, газрын дороотлын эсрэг тэмцэх. Энэ бодлого бол дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон байна гэдэг нь бол харагдаж байгаа нь одоо сайн хэрэгээ. Тэгэхээр манай улс ч гэсэн өнөөдрийн энэхүү одоо нэгдсэн улсын байгууллагын талуудын 17 дугаар баг хурал дээр бид санаачлагуудыгаа дэвшүүлж байгаа. Байгаль орчны асуудал, энэ цүлжилтөө тэмцэх асуудал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг бид илүүтэйгээр шинэ эдийн засаг гэж харах цаг ирсэн байна. Газрын дороотлыг бууруулах, цүлжилтийг бууруулах чиглэлээр авч хэрэгжиж байгаа арга хэмжээнүүд дандаа шинэ эдийн засгийг эрэлхийлж явах ёстой. Энэ чухалаараа бол манай улс, манай засгийн газар байгуулагдаад 4 сарын дотор уур амьсгалын өөрчлөлтийн хуулийг их хурлаар батлуулж чадсан. Манай улсын хувьд гэвэл газрын дороотлол цүлжилтэд онцгой анхаарах асуудал болоод байна. Ерөнхий сайдын мэдээснээр улсын нийт нутаг дэвсгэрийн 75 орчим хувийн цүлжилт газрын дороотолд өртсөн байна. Уур амьсгалын өөрчлөлт, ган зууд, усны хумсдал, бэлчээрийн дороотлол нь малчтын амжиргаа төдийгүй хүнсний болон үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа юм. Монгол улс энэ хүрээнд тэрбум мод үндэсний хөдөлгөөн, бэлчээрийн доктортой менежмент, газрын нөхөн сэргээлт зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа. Мөн 2026 оны нэгдсэн үндэсний байгууллагаас бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарласантай холбоотойгоор нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэгийг дэлхийн газрын менежментийн бодлоготой уялдуулах боломжийг COP17-гийн үеэр төлөхөө хэлэлцэхээр байна. Түүнчлэн Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийг саруулах хүрээнд сэргээгт хэрчим хүч, цахилгаан тээвэр, ногоон сагуужилт болон технологийн шийдлийг хөгжүүлэх зорилтоо танилцуулсан. Үүний зэрэгцээ хиймэл дагуул, зайнаас тандан судалгаа, газар зүйн мэдээллийн систем зэрэг технологийн газрын дороотлол болон байгалийн нөөцийн мониторинг ашиглахаар ажиллаж байгаагаа мэдээллээ. Ерөнхий сайд учрал COP17-оос газар уур амьсгал, биологийн олон янзын байдлыг уялдаатайгаар авч үзэх, газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ган тэсвэртэй байдлыг хөгжлийн бодлогыг нэг хэсэг болгох, бэлчээр болон малчтын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон юм. Мөн Монгол улс газрын дороотлыг бууруулах төслүүд олон улсын санхүүжилт татах, хувийн эвчлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээ илэрхийлсэн байна. Ийхүү Монгол улс анхудаа цүлжилт газрын дороотлын асуудлаар нэгдсэн үндэсний байгууллагын хамгийн том хэмжээний хурлыг эх орондоо зохион байгуулж байна. 197 орны төлөөлөгч оролцож буй COP17-оор өмнөх амлалт шийдвэрүүдийг бодит ажил болгох, газрын дороотлыг бууруулахад шаардлагатай санхүүжилт, технологи, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудал голлон яригдах юм. Хурал 8 дугаар сарын 28-ны хүртэл үргэлжиллээ. COP17 баг хурлын төлөөлөгчид цүлжилт, газрын дороотол, ган зууд, тоос жилт, усны нөөц болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж байна. COP17-гийн хүрээнд хотуудын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох байгаль орчны эрсдлийг бууруулах асуудлыг мөн хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Энэ талаар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Пүрэв Даваг цүлжилт уур амьсгалын өөрчлөлтөнд зөвхөн байгаль орчны асуудал биш, хотуудын тогтвортой хөгжилд шууд нөлөөлж буй сорилт гэдгийг онцолсон юм. За яг одоо энэ хотын дарга нарын форумын үеэр бол хэд хэдэн санаачлаг уриалгыг гаргахаар бэлдээд байна. Бүс нутгийн хүрээнд, бас дэлхийн хүрээнд. Тэгэхээр хотын дарга нарын дунд бол хотын ойжуулалтын одоо нэгдлийг бий болгохоор санаачлаг гаргахаар бэлдэж байна. Хоёрдугаар тэнд тоосчлолтой холбоотой асуудал байгаа. Үүн дээр бас бүс нутгийн сүлжээг байгуулж хамтран ажиллах.
Манай дээр болж байгаа шар шуургал урагшаага Бээжин рүү цаашлаад суугуул тийм ээ. Японд руу Токио руу очдог юм байдаг. Тэгэхээр бүс нутгаараа хамтарч энэ асуудлуудаа шийдэхээр зорж байна. Хөрсний бохирдолтой холбоотой асуудлууд байна. Дээрээс нь цөлжилт явагдсанараа ган зууд болдог. Үүнтэй холбоотой манай Улаанбаатар хотын энэ их хүн амын төвлөрөл бол 2000 оноос хойш үүссэн гэдэг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр энэ асуудал бол хоорондоо уялдаа холбоотой нэгдмэл байдалтай шийдэх шаардлагатай ийм асуудал юм аамаа. За мэдээж бидэнд тулгамж байгаа асуудал байгаа. Нийслэл Улаанбаатар хотын хувьд төлөвлөгөө нэгдүгээр эрсдлээсээ салах уруу төлөвлөлтөй 30 жил явцсан Улаанбаатар хот маш эрсдэлтэй болсон. Хоёрдугаар тулгамж байгаа асуудлуудаа шийдэх. Үүний араас хөгжлийн дараагийн концепц руу орох гэсэн ийм одоо логик дараалтайгаар явж байгаа. Тэгэхээр одоо нэгдүгээр бид нар утааны асуудал, төгжрлийн асуудал, эрчим хүчний буюу одоо энэ дид бүтцийн хүртээмжгүй байгаа асуудал, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээ, за эргээд Улаанбаатар хотын иргэд маань эрүүл аюулгүй хүнс хангамжаар одоо хэрэглээг хангах шаардлагатай юм. 6 үндсэн асуудал бол манай нийслэл хотын гол үндсэн асуудал юм байна. За үүнтэй холбогдлолтойгоор хотынхаа эдийн засгийг хотын эдийн засгийн талаас нь харж манай дотоодын нийт бүтээгдэхүүний 70% нь нийт аж ахуйн нэгжүүдийн 80% байдаг Улаанбаатар хотын хувьд бол эдийн засгийн концепц бэлэн болгосон байна. 9 сарын 3-нд одоо миний ажиллаа авсан 100 хоног болно. Яг 100 хоног дээрээ Улаанбаатар хотын дараагийн богино болон дунд хугацаа, урт хугацаанд хийх концепцийг та бүхэнд танилцуулах болно. Тэрээр ган зуд үер усны аюул зэрэг байгалийн эрсэл нь хотуудын дэд үтс амьдрах орчин болон тогтвортой хөгжилд шууд нөлөөлж байгааг онцлоод эдгээр асуудлыг улс орнууд дангаар бос хамтын шийдлэр даван туулах шаардлагатай хэллээ. Тиймээс COP17 өрөөнд хотын дарга нарын чуулга уулзалтыг 8 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Одоогоор тус уулзалтад 110 хотын 270 орчим төлөөлөгч оролцохоор бүртгүүлснээс 50 гаруй нь хотын удирдлагууд байна. Чулуу уулзлаар хотын ойжуулалт, тоосчлын эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хотууд хоорондын туршлага солилцох, хөрөнгө оруулалт татах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн Улаанбаатар хот бусад хотуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах асуудлыг хэлцгээр төлөвлөжээ. Иймээс COP17-гийн хүрээнд цөлжилт газрын дороотлыг зөвхөн хөдөө орон нутгийн асуудлаар хязгаарлахгүй, хотын хөгжлийн бодлоготой уялдуулах асуудалд анхаарч байна. Ялангуяа тоосчлт, үер усны хомсдол зэрэг уур амьсгалын эрсдэл нэмэгдэж буй энэ үед хотуудын хамтын ажиллагаа байгаль дээлтэй төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь уулзалтын гол сэдвүүдийн нэг болох юм а. Ерөнхийлөгч асан элбэгдэрж хууль хяналтын байгууллагаас шалгагдаж байсан асуудлаараа авилгатай тэмцэх газарт дуудагдж мэдүүлэг өглөө. Түүнийг мэдүүлэг өгөөд гарч ирэхэд сэтгүүлчид ямар асуудлаар дуудсан болон шалгагдаж байсан хэрэгнээ сэргсэн эсэх талаар тодруулсан юм. Тэрээр 2017 оноос хойш Америкийн нэгдсэн улсын Стэнфордын их сургуульд зөвлөхөр ажиллаж байсан ба одоогоор олон улсын 10 гаруй байгууллагад ажилладаг байна. Ерөнхийлөгч асан энэ оны 7 дугаар сарын 5-ны өдөр их орондоо ирж Эрдэнэ төлдрийн 50 жилийн ойн баяр болон төрийн далбааны өдөр зориулсан цэргийн жагсаалд оролцсон билээ. Өмнө нь хууль хяналтын байгууллагаас түүнийг ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа уруул ашиглаж Эрдэнэ төлдрийн 49% холбоотой асуудал болон зарим нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон гэх үндэслэлээр ялагдагчаар татан шалгаж байсан юм. Энэ хүрээнд түүнийг хэлийн чандад гарсны улмаас шалгах ажиллагааг үргэлжлүүлэх зорилгоор 2020 онд Интерполоор ерөн сурвалжлуулахар хүсэлт гаргаж байв. Тэгвэл ерөнхийлөгч асан элбэгдэржийн талаар 2024 оны сонгуулийн өмнө нэрийг нь Интерпол руу явуулсан боловч тус байгууллага шалгаад улс төрийн шалтгаантай гэж үзэн Монгол Улсын засгийн газрын хүсэлтийг хүчингүй болгосныг дурдав. Ер нь ерөнхийлөгч байхад сүүлийн 2 жил нь авилгалтай тэмцэх газраас тодорхой асуудлуудаар асууж тодруулж ажиллаж исэн. Тэгээ мэдээж энэ хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой. Ерөнхийлөгчийн ажиллаа өгөөд буусны дараа мөн 5 жил одоо тодорхой асуудлуудаар шалгасан. Нийтдээ 7 жил шалгасны дараагаар за эдгээр одоо шалгасан зүйлүүд дээр хууль зөрчсөн зүйл алгаа хэрэг тогтоогдохгүй байна гэж хэргийг хүчингүй болгосон. Тэгээд дараа нь хэлийн хориг тавьсан шүүхийн шийдвэрийг мөн шүүх хуралдаж хүчингүй болгосон. Тэгээд шүүх хуралдаж хүчингүй болгоод та энэ олон улсын үйл ажиллагаа өөрийнхөө хийх ажилд оролцоод ингээд явж болно гэд ингээд явсан. Ер нь хүмүүс ойлгохдоо нэг хэрэг үйлдээд гараад явцсан одоо тэгээ буцаж ирж байгаа юм байна гэж ингэж ойлгодог. Тэгэхээр хангалттай одоо 7 жил шалгасан. Ер нь энэ төрийн өндөр албан тушаалд байсан улсуудтай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагын асуух, шалгах тийм зүйлүүд нээлттэй байх ёстой гэж би хувьдаа боддог.
2024 оны сонгуулийн өмнөхөн 2024 он гараад энэ нэг улс төрийн муухай гүтгэлэг сонгуульд одоо миний нэрийг ашигласан энэ үйл ажиллагаанууд нэг баахан явсан байдаг. За тэр үеэр шүүхтэр зохиомл хэрэг одоо шүүгч рүү өгч олон улсын хууль эрхлэх байгууллагуудын олон улсын байгууллага Интерпол гэж байдаг. Тэр байгууллага руу одоо миний нэрийг явуулсан байгаа. Тэгээд тэр байгууллага нь үзээд шалгаад тэнд бол тэр чинь жил гаруйгаар үйл ажиллагаа явж байгаа. Тэгээд тэр байгууллага нь үзэж шалгаад за энэ улс төрийн шалтгаантай юм байна гэж. Тэгээд тэр Монгол улсын засгийн газраас энэ одоо манай хууль эрхлэх байгууллагаас өгсөн тэр хүсэлтийг хүчингү болгосон юм. Инхээр шүүхийн талаасаа ч олон улсын байгууллагын талаасаа ч юм байгаагүй. Ер нь энэ олон улсад хамгийн нээлттэй ил тод явдаг Монгол хүмүүсийн нэг бол би. Өнөөдөр авилгатай тэмцэх газраас түн рүү холбогдож ирж уулзахыг хүснээ дагуу асуух зүйлд нь хариулахаар ирсэн гэдгээ тэрээр мөн хэллээ. Сэтгүүлчийн хэрэг сэргсэн үү гэх асуултад мэдэхгүй өмнө нь авилга албан тушаалын хэрэг тогтоогдохгүй байна гэд хэрэгсгүй болсон одоогоор өөрт нь холбогдуулан шалгаж эцэст нь тогтоогдсон хууль бус зүйл байхгүй хэмээсэн юм. Есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд Facebook болон бусад цахим групп чат ашиглахыг хориглохоор болжээ. Энэхүү шийдвэр нь хууль зүйн дотоод хэргийн сайд амар сайхны санаачилгаар хэрэгжиж байгаа бөгөөд гол зорилго нь сурагчдыг цахим орчин дох үе тэнгийнхний дээрлэхэлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдал болон хувийн мэдээллийг хамгаалахад чиглэж байна. Ингэснээр багш сурагч эцэг эхчүүд хоорондоо мэдээлэл солилцохдоо хувийн болон олон нийтийн сүлжээ ашиглахын оронд байгууллагын болон суралцахын удирдлагын систем зэрэг албан ёсны платформуудыг ашиглах юм. 2026-аас 2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн эсэлтийн цахим бүртгэл өнөөдөр өглөөний 9 цагаас эхэллээ. Бүртгэл 8-р сарын 28-ны өдрийн 23 цаг 59 минут хүртэл ийм өнгөлөг системээр зохион байгуулагдах юм. Энэ хичээлийн жилд 2020 оны 1-р сарын 1-ээс 12-р сарын 31-ний хооронд төрсэн 6-наас хүрсэн хүүхэд 1-р ангийн цахим бүртгэлд хамрагдана. Улсын хэмжээнд нийт 75838 суралцагч 1-р ангид элсгээс нийслэлд 37926, орон нутагт 37912 суралцагч хамрагдахаар байна. Элсэлттэй холбоотой мэдээллийг ийм өнгөлөг систем, Parent Edu-ийн цахим систем төрийн үйлчлэлийн иргэд, олон нийтэд харилцах төвийн 1111, боловсролын ерөнхий газрын 70140069, аймаг нийслэлийн боловсролын газруудын утсаар авах боломжтой юм байна. Нийслэлийн засаг даргын захирамжаар 2026-аас 2027 оны галгааны улиралд нийслэлийн 7 дүүрэгт гэрээд борлуулалтын 500 цэг ажилуулахаар албан ёсоор батллаа. Дүүргүүдэд ажиллах борлуулалтын цэгийг дараах байдлаар тогтоосон байна. Үүнд Баянгол дүүрэг 17, Сонгон хайрхан дүүрэг 165, Хан уул дүүрэг 42, Чингэлтэй дүүрэг 58, Баян зүрх дүүрэг 110, Налах дүүрэг 22, Сүхбаатар дүүрэг 32, эдгээр цэгээр иргэдэд хагас коксон болон шахмал төрш худалдан борлуулах юм. Харин шаардлагатай тохиолдолд дүүргүүдэд 54 цэгийг нэмэлтээр хуваарлахаар нөөцөд байлгахаар төлөвлөсөн байна. Борлуулалтын цэг ажилуулах хүсэлт гаргасан иргэдийн өргөдөл өмнөх улирлын ажлын үр дүн болон хүн амын нэгтрчлийг харгалзан хамтран ажиллах гэрээг 9 сарын 1-ний дотор байгуулах юм. Ингэснээр эх сарын 15-наас 2026-аас 2027 оны галгааны улирал албан ёсоор эхэлж хагас коксон болон шахмал төрш худалдаанд гарна. Эрүүл мэндийн хөгжлийн төв эрүүл мэндийн ажилтны өдрийг тохиолдуулан 2026 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэлээ. Энэ хугацаанд олон улсын FHIR стандартыг нэвтрүүлж, өрхийн анхан шатны маягтыг цахимжуулсан бол 2027 оны 1-р сарын 1-ээс цаасан тайлан бүрэн зогсоохоор болжээ. Мөн хуучнаар цагаан дэвтэр буюу эрүүл мэндийн хуудасны лавлгааг эм өнгөлөө системээс авах боломжтой болж, эмийн үн болон эмийн сангийн байршлыг DHealth.gov.cg-ийн сайтаар дамжуулан нээлттэй болгосон байна. Түүнчлэн Монголд эмчлэх боломжгүй өвчтнийг бүгд найрамдах Солонгос 24 тэргүүлэг эмнэлэгт хөнгөлөлтөд эмчлүүлэх чиглэлээр тус улсын талтай хамтран ажиллаж байгаажээ. Үзэгч та бүхэн дотоод мэдээ хүргэлээ. Үргэлжлээд дэлхийд дахинд болж буй үйл явдлын мэдээллийг хүргэе. Үзэгч та бүхэнд шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Америк болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулалтын цар хүрээг эрс багасгах даалгаврыг батлан хамгаалах яамд өгсөн талаараа өөрийн нийгмийн сүлжээний хуудасаараа дамжуулан мэдгдсэн байна. За тэрээр үүнийхээ шалтгааныг Америк нэгдсэн улсын Ираныг цөмийн зэвсэг гүйжүүлэхийн төлөө хийж байгаа дайнд
Бүгд найрамдах Солонгос улс туслаагүйтэй холбохын сацуу мөн уг хамтарсан цэргийн сургуулалтыг өртөг өндөртөө зардлын дийлэх хэсгийг Америкийн нэгдсэн улс хариуцж байгаа ба уг арга хэмжээ нь Умар Солонгосын эсрэг маш зохисгүй дайсагнсан дохио өгдөг хэмээн тодорхойлж шүүмжлэн бичсэн байна. Мөн тэрээр мэдээлэлдээ түүнийг цагаан ордонд байх хугацаанд ямар нэгэн аюул занал учруулаагүй хүндэтгэлтэй хандсан хэмээн бүгд найрамдах арчсан Солонгос ард улсыг магтаж тус улсын удирдагч Ким Жон Унтай маш сайн харилцаатай байдгаа илэрхийлж төлөвлөгөөд хамтарсан цэргийн сургуулалтыг бүрэн цуцлахад оройтсон учраас цар хүрээг нь багасгахыг батлан хамгаалахын төрийн нэрмжийн дарга Пит Хексетэд даалгасан гэжээ. Трампын шүүмжлэлтэй хандсан Америк Өмнөд Солонгосын хамтарсан томоохон хэмжээний цэргийн сургуулалт өнөөдрөөс эхлэн 11 хоногийн хугацаанд үргэлжлэн явагдахаар төлөвлөгдсөн бөгөөд Умар Солонгосын цөмийн болон Пуужингийн зэвсгийн чадварыг эсэргүүцэх аюул занал хийлийн эсрэг бэлэн байдлыг бэхжүүлэх зорилготой юм а. Өмнөд Солонгос улсын нутаг дэвсгэр зохиогдох Ulchi Freedom Shield хэмээх уг арга хэмжээнд Өмнөд Солонгосын зэвсэг түвшний 18,000 албан хаагч мөн тус улсад байрладаг Америкийн нэгдсэн улсын 28,500 цэргийн зарим хэсэг нь оролцох юм байна. Харин Умар Солонгосын гадаад хэргийн яамны зүгээс Америк Өмнөд Солонгосын хамтарсан сургуулалтыг бүс нутагт тогтворгүй байдал үүсгдэг төрөмгийн дайны бэлтгэл хэмээн шүүмжилдэг юм а. За тэгвэл Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч 70 гаруй жил үргэлжилж байгаа хоёр Солонгосын дайны байдлыг өндөрлүүлж инхий хэлэлцээ эхлүүлэхийг Умар Солонгос улсад уриалаад байна. За бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung өнгөрсөн бям гарагт тохиосон Японы эзлэн түрэмгийллээс Солонгосыг чөлөөлсөн түүхэн өдрийн ойн ёслолын арга хэмжээнд оролцож үг хэлэх үеэрээ бүгд найрамдах ардчлан Солонгос ард улсад хандан 1953 оноос хойш гал зогсоосон хэдий ч өндөрлөөг үргэлжилсээр байгаа дайны байдлыг дуусгаж инхий хэлэлцээг эхлүүлэхийг уриалжээ. Тэрээр олонний өмнө хэлсэн мэдээлэлдээ нэг нэгнээс сүрдүүлсэн байдлаа зогсоож энэхүү удаан үргэлжилж байгаа сунжирсан дайныг өндөрлүүлэх асуудлыг хэлэлцэж эхлэхийг санал болгож инхий хэлэлцээр байгуулсан тохиолдолд Умар Солонгосын цөмийн зэвсгийн хөгжүүлэлтийг хязгаарлах үр дүнтэй арга хэмжээгч мөн цаашид хэлэлцэх боломж бололцоо гарч ирэхийг үгүйсэхгүй хэмээн хэлсэн байна. Бүгд найрамдах Солонгос улсын төрийн тэргүү Lee Jae-myung ямар нэгэн урьдчилсан болцолт нөхцөлгүйгээр инхий хэлэлцээг эхлүүлэхийг Умар Солонгос улсад санал болгож байгаа бөгөөд түүний энэхүү уриалгад одоогийн байдлаар Умар Солонгосын тал ямар нэгэн хариу өгөөгүй хэвээрээ байна. Зөвлөмийн хүргэе. За Оросын эсрэг Украиний армийн ням гарагт явуулсан томоохон агаарын довтлохооны улмаас хамгийн багадаа 7 хүн ам өргөдөд байна. Москвагийн зүгээс хохирлын талаар энэхүү мэдээллээ. За 820 гаруй дроноор довтлсон уг цохилтыг Украины зэвсэг түвшний энэ жил Оросын эсрэг явуулсан хамгийн өргөн цар үрээтэй агаарын довтлохоо гэж үзэж байна. Украины агаарын цохилтын үеэр Оросын баруун өмнөд бүсийн Ростов мужид 5 хүн амьрагдсан бол Украинд хил залгаа орших Белгород мужид зоршигч тээврийн автобус дроны цохилтод өртөх үеэр нэг эмэгтэй амаалджээ. Мөн Москва мужид 83 настай эрэгтэй амьрагдаж 40 орчим хүн шархацныг Москвагийн эрх баригчдын зүгээс мэдээлээд байна. За түүнчлэн Украины довтлохооны үеэр нийслэл Москва хотын төвөөс 25 км-ийн зайд орших Wildberries компани агуулгах цохилтод өртөж 3 хүн шархагдсан байна. Оросын цахим худалдааны салбарт тэргүүлэгч Wildberries компаниг Украины эрх баригчид Оросын харим тоног хэрэгсэл болон дроны үйлдвэрлэл шаардлагатай эд анги нийлүүлэх хэмээн буруутгадаг бөгөөд өнгөрсөн сараас эхлэн тус компани Украины агаарын цохилтын гол бай болж тус компани томоохон хэмжээний 10 агуулгын 7 цохилтод өртөө идэхгүй болсон талаар Украины батлан хамгааллын яамнаас мэдээлжээ. За тэгвэл мөн Оросын талч ням гарагт Украины нийслэл Киев болон Запорожье, Днепропетровск, Суми, Донецк, Херсон зэрэг мужуудыг онилж Пуужин дроноор цохилт өгсөний улмаас 6 хүн амьрагдсан байна. Украины ерөнхийлөгч Зеленский хэлснээр Оросын албаны улс өнгөрсөн 7 хоногт Украин руу 1550 дрон, 1560 удирдлагатай бөмбөг болон 62 буужин харавсан гэж мэдээлээд байна. Та бүхэнд гадаад мэдээ хүргэлээ анхаарлаа хандсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.